Эрүүл байна уу? Ийм сам яваа. Тэгэхээр нийслэлчүүд, монгол хүмүүс одоо гүйтэй спортоор хичээлдэг болсонд маш их баяртай байна. Яагаад гэвэл тэр одоо энэ эрүүл хэм маягийн илэрлэл нь бол юм марафон тэмцээнд 20-30 мянгуулаа гүйсэн байна. Тэгэхээр монгол хүний одоо амьдралын салшгүй хэм маягийн нэг буюу амьдралдаа зайлшгүй одоо байлгах ёстой зүйл бол идэвхтэй дасгал хөдөлгөөн байдаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг бол ерөөсөө амьсгалын тоо оширсон, зүрхний цохилт нэмэгдсэн, даралт ихссэн, бачин солилцоо нэмэгдсэн, хөлөрсөн байдалтай одоо хөдөлгөөнийг бол идэвхтэй дасгал хөдөлгөөн гэж нэрлэж байгаа. Яагаад энэ одоо монгол хүнд хэрэгтэй юм бэ гэхээр хэд хэдэн үндслэл гарч ирдэг. Нэгдүгээрт монгол хүмүүс бол хэдэн зуун жилийн турш идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж тал нутаг таваа шуу малтагаа одоо таваантай гэртээ амьдардаг учраас байнга одоо идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж бочсон солилцоо тэр хэмжээгээр нэмэгддэг байсан. Хоёрдугаарт нь бол монголчууд бид нар одоо урмал навчид одоо хүнсний ногоо гэхээсээ илүүтэй махан дагуулгадах өөх тосыг бол хүнсэндээ тогтмол хэрэгжилж ирсэн. Цааш тааж хэрэгэлсээр байх. Энд бол одоо өөх тос агуулгаддаг учраас энэ маань одоо өөх тос одоо мах идвэл тэр хэмжээгээр цусан шимэгддэг. Энийг бол одоо идэвхтэй засал хөдөлгөөн хийж одоо бочин солилцоо нэмэгдэж тэр өөх тосыг шатаалт явагддаг. Булчин одоо тэр зүйлийг ашигладаг. Идэвхтэй засал хөдөлгөөн хийхгүй бол тэр маань өөхөөс хуримтлагдаад одоо та бидний одоо толгойн өвчин болсон тархалтыг үүсгэдэг гэсэн. Гуравдугаарт нь бол зүрх судасны эрүүл мэндэд идэвхтэй дасгал хөдөлгөөн болж түүлийн чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр зүрх маань сайн дасгалждаг. Одоо шахуургийн үйл ажиллагаа сайжирсантай холбоотойгоор цусыг одоо дасгалжиж маш сайн шахдаг болмаар бодсон солилцоо тэр хэмжээгээр сайн явагддаг гэж үздэг. Хоёрдугаарт нь бол судасны эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл цусантай холбоотой өөх тосыг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж одоо зарцуулснаар цусантай өөх тос буурсантай холбоотойгоор судас маань уяатан чанар нэмэгдэж судас сатуурлын процесс удаашрж судасны эрүүл мэнд бол чухал ач холбогдолтой байдаг. Тэр хэмжээгээр нэмэгдээд одоо инсулин, цусан дагуулгах глюкоз, нүүрс ус маань одоо тэр одоо рецептортой холбогдож эдис рүү орох нь нэмэгддэг. Өөрөөр хэлбэл инсулин төсвөр чанар буурдаг гэсэн. Идэвхтэй дасгал хөдөлгөөний хэм маягтай хүнд бол чихрийн шижин өвчнөд дийлэн нөөсдөггүй, судасны эрүүл мэнд сайн, зүрх судасны үйл ажиллагаа бол тогтвортой сайн байдаг. Тийм учраас одоо монгол хүн амьдралынхаа хэм маягт бол зайлшгүй урлах хэрэгтэй зүйл бол гүйлт байдаг. Тийм учраас гүйлтийг бол одоо амьдралдаа эрүүл хэм маягтаа урлаж та бүхэн датаараа ялангуяа 7 хоногт нэгээс 2 удаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хөлс гаргаж шатаалт явагдаж бочсон солилцоо урдсан одоо хүн бол зүйл бол та бидний одоо амьдралд бол зайлшгүй хэрэгтэй шүү гэж эмч минь би захимаар байна. Тэгээд монгол хүн 81 настай монгол бүр тэтгэврт гардаг болёо гэж